Дорногов аймгийн Улаанбаатар суманд урааны хайгуул хийснээс болж мал олноор өхөж гаж өгжилтөй төл гарч байна гэж нутгийн иргэд эсэргүүцсэн. Энэ асуудлыг засгийн газрын түвшинд авч хэлэлцсэн ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргахдаа цазаргийн хордлогос болоогүй гэсэн юм. Харин ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж эцсийн дүгнэлт гаргаснаа өнөөдөр танилцууллаа. Ажлын хэсэг шинжилгээ ухааны судалгаа шинжилгээг хийдэг төрийн болон төрийн бас бүхий л байгууллагууд орж ажилласан байна. Тугал хордож өгсөн бодис нь бол уран биш сэлэн гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл мал эмнэлэг үржлийн ариун цэврийн газар байгаль орчин ногоон хөгжлийн яам, эрүүл мэндийн яамны хор судлалын мэрэгжлийн зөвлөл, цөмийн энергийн газар гэх мэт бүхий л байгууллагууд энэ дүгнэлтийг хамтарч гаргасан гэсэн үг юм. Энэ дүгнэлтийг хөндлөнгийн ямар нэгэн байгууллага баталсан уу гэдэг асуулт гарч байгаа юм. Харин цөмийн энергийн газрын дарга үүнд дараах тайлбарыг өгч байна. Монгол хүмүүс чадж байгаа, монгол хүмүүс мэдж байгаа зүйл дээр заавал гадныхныг дуудаж ирээд байх шаардлага байхгүй. Монголчуудынхаа энэ ур чадварт итгэдэг, мэддэг чаддаг болсон цагт монголчууд юм хийж байгаа нөхцөл итгэдэг болох хэрэгтэй. Энэ бол эрдэм шиглийн байгууллагуудын мэрэгжлийн хүмүүс хэлж байна. Энийг хийж байна. Зөвхөн мэдээж яг энийг баталгаажуулах шинжилгээг бол давхарсан ажлын хэсэг хийсэн байсан. Баталгаажуулах шинжилгээгээр бол энэ одоо экселенс болсон байна гэдэг нь бол тогтоосон. Энэ дээр бол олон улсын атомын энергийн агентлагаас мэрэгчлэлтүүд ирээд энэ бол энэ одоо би бол цөмийн энергийн газрын даргын хувьд одоо улсын цөмийн болон засгийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн хувьд хэлэхэд бидний энэ ажлын хэсэг байгуулагдахаас өмнө хэлсэн энэ дүгнэлтийг баталгаажуулаад явсан баг. Уран болон цацрагийн хорлол зөвхөн үйлдвэрлэлийн төвшөнд л бий болох магадлалтай байдаг. Харин урааны хайгуул мөн олборлолтын үед ийм эрсдэл байх угаасаа боломжгүй гэж мэрэгжлийн хүмүүс тайлбарладаг. Харин иргэд олон нийт мэрэгжлийн хүний үгэнд гэхээсээ илүүтэй иргэний нийгэм байгуулахад итгэх хандлага байгаа юм а. Ерөнхий сайд ажлын хэсгийн дараагийн дүгнэлтэд танилцаад ямар байр суурь илэрхийлсэнийг одоо та бүхэнд үзүүлье. Ажлын хэсэг бол хариуцлагатай ажилласан шүү дээ. Би бол маш болоодоо сонссон. Дээр нь тэднийг би ерөнхий сайдын захирамж гаргаад улс байнтай тэнд туул өгчээд шүү дээ. Юунаас болоод өгчээд байгаа бэ? Та нар бүх шинжлэх ухаан бүх судлаач нурж унлаа шүү дээ. Ганцхан асуудал шийдэж чаддгүй гэж яагаад тэр чинь хэд гэж 60-70 хүнтэй 100 сая төгрөгийн зарлага гаргасан юм маш олон сарын хугацаанд хийсэн. Засгийн газарт болоод ерөнхий сайдын ямар бодол сонирхол байна вэ гэхээр юм үнээр л ойлгомоор байна. Малчин Орос сүрэнгийн тугал сэлэн гэдэг хэмээн бодисонд хордсон болохыг инхүү тогтоолоо. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар сэлэн байгальд байдаг биологийн элемент бөгөөд манай орны урмал усны бүтцээс хамааран хэмжээ нь янз бүр байдаг юм байна. Дээрх малчны амьдардаг газар нутаг тухайн орчинд сэлэн эсэргээр бага хэмжээтэй байгаа нь тогтоогдсон талаар ажлын хэсэг танилцуулсан ч тухайн мал яагаад хордсон нь тодорхойгүй байна. Ажлын хэсгийн ажил бол үндсэндээ дууслаа. Харин мал яагаад сэлэнд хордох болов гэсэн асуулт хариултгүй үлдэж байна. Үүнийг холбогдох байгууллагууд тодруулахаар ажиллах ёстой гэж ажлын хэсгийнхэн мэдэгдлээ.